Батын Нямагийн зохиол 17-ийн 39-р хэсэг. 17-ыг Мангартын амны намарчаанд буугаад удаагүй байхад өндөр бор мориндоо баахан бүс даавуу гамсгалсан улаан залаатай хурган малгай дагцдуулан өмсөж хүрэн тайланбан гадартай сэгсүргэн дээл дээр цоош нь бажгар дурдан бүс ороосон 50 иргэн насны бүдүүн шар хүн ирж мөнгөн тоногтой том хутгаан бүснээсээ авч унжуулаад гэрт нь оржээ. Тэр зочин малгайгаан авч сугандаан хавчуулаад ар хорийн заншлаар хүн бүрийн өмнө очиж толгой дохин мэнтлэв. Болцоо санжмаа хоёр игч орхилгүй тэдний өмнө бөхийн та минь дүү гэж ёс гүйцэтгэн амар амгалангийн асуулаа. Алс холын ярууна нуураас нүүж ирээд ононгийн их болонд нутаглаж байгаа балжин гэгч энэ хүн тун овцгоотой ир бололтой. Алдарт мөрний аралдохой эрг хөндийгөр ийшээ дарж ургадаг өрөл мойл улаалцхан долоог нь мэтийн жимсийг зөмтөн түүж хатааснаас гадна хангай хааны хушин ойд гарч самар зохиод тэр бүх олзоо морин тэргэнд ажиж царгийн 8 даваачин тэрхтэйгээ хамт зарж бүс даавуу тамхи чихэр авчээ. Сайх гичин тамждын идэ цай тавьж бараг завдаагүй байхад өвөртөлж явсан уутнаас атга дүүрэн үзэм 10 хэдэн чавг гаргаж болцоо санжмаа хоёрын сайртайгаар дээр тавив. Ийм сонирхон орж ирсэн сэтгэлэн сэргсэн арандал гарамцоо чи айлчныхаа морийг хашаанд оруулж өвсөг эмээлийн авч нурууг амра гэж тушаал буулгав. Балчин жалмын чансан өдгөн шаргал цайг данхтанхаар суллаж нудрагын чинээ гаансанда үүснээс авсан ногоон дүнс дээрээс нь чихэж тамхины саарл утаагаар өнгөр гэрийн майдаж хонохдоо ононт суурсан айлуудын ажил амьдралын тухай эрүүгээ чилтэл борж арандалч ихэд амтархан сонсжээ. Түүний яриа ийм төгсөв. Нэгэнт жаргалын оронд зорж ин дэрснээс хойш би ямар гэдэс затгалан аж төрхийг бодох ёстой. Та бидэнд юу хэрэгтэй юм? Саяхан онон голын хошуу гэдэг нэртэй Буряд зоны шин захиргаа байгуулагдсныг та сонссон уу? Намайг аянд мортохоос өмнө тэр хошуунаас нэг түшмэл ирж манайхныг харин нэг божигнуулж хайчхаад явсан да. Монголын харьяад иргэн болж дагаар орох уу эсвэл төр паспортаар суух уу гэж 18 нас хүрсэн хүн бүхнээс асууж саналыг бичиж авсан. Тулгарсан цагт бас ч яггүй асуулт байлаа шүү. Бараг л хүн болгон твдэж түгдчихсэндэг. Гэвч олонх нь Монголын харьяат болно гэж хариулцгаана билээ. Мөн тэнэг амтд шүү. Тэд нар дагаар орсон өдрөөсөн эхлээд л хамаг албанд нь зүтгэж эхлэхээ мэдэхгүй. Хамраасаа цааш харахгүй байгаагийн л шинж шүү дээ. Дайн болвол яа. Цэрэгт мордож амиа алдлаа л гэсэн үг. Тэгвэл бид чинь энэ газарт буян заяа хүсэж ирээгүй, харин булшаан хайж ирсэн хэрэг болно үсттэй. Тэм учраас ямар ч гэсэн дав дээрээ төр паспортаар суух нь зөв. Монголын засаг өөрийнхөө иргэддэл албанонуу гэхээс гадаад улсын харьяатнараас сохор зоосны ч татвар авч чадахгүй шүү дээ. Бас тэгээд төр паспортаар суугчдын бүх эрхийг хамгаалж нутаг бэлчээр олгох эд бараагаар хангах үүрэгтэй гинүлээ. Учрын байхад манай маангууд дагаар орно гэж хоолой мэдэн хашгиралдахыг яам. Миний ганц хүү хүртлээ эцгийн сургаал зөрчиж Монголын харьяат болох саналаа хамгийн дөрөнд бичүүлж гисэн гэж. Мөн савсаг амтэн шүү. Саналаа буцааж ав гэж би түнд хэлэхээр аль нэг болсон. Харагдаж аашилж янзаар оролдоод бүтэхгүй болохоор нь суран жолоогоор гуйд чиж үдсэн. Ямар ч нэмэр болсонгүй. Ёрн иймэрхүү явдал ганц манайд ч биш өөр олон айлд гарч байгаа болол та. Эцэг хүү 2, ах дүү 2, хадам хөргөн 2 тэрч байдгаа. Эх охин 2-ын дунд хүртэл тэмцэл маргаан дэгдээд байгаа. Миний монхог хөөч нэг юм үүсгэл байх та. Удахгүй өртөө алба залгуулж уралд суглаан болгонд нь дуудагдаж эхлэнэ. Хөхөө өвлийн хүйтнэр алс холын аян чинд явуулч чимэдэн. Яа гэхэв да.
Өөр дурлсан юм чинь. Дурлсан мэлхээ далаа харайна гэдэг үг бий шүү дээ. Харин хэдийд ч юм бэ нэг л өдөр зэрэгт татчихна да. Тэнгэр өршөг дан л битгий болоосаа гэж ярьжээ. Зочны энэ үг гэрийн эзний сэтгэл сэртгийлгэж элдвээ юм бодоход хүргэв. Маргааш нарандал зочноо өдөж мордуулад Балжингийн хэлснийг дахин эргэцүүлж би гэдэг хүн яах болж байна? Тэр салаа замын аль нэг сонгуул дээр вэ гэж өөрөөсөө асуув. Аж төрхийн ухаан сийлж эхэлтэл хошуунаас тахар давхин ирж таныг аймгаас ирсэн төлөөний төшмөл дуудуулж байна гэж хэлжээ. Арын далын дотор пал хийж за хэрэг биш болох нэнтэ намаа гийгүүлэх гэж дуудаагүй намагад барьж 20 хөлгээвэз. 20 хорч барахгүй юм болж мэдэн. Би аймгаас ирсэн төшмөлд дуудуулж үзээгүй биш. Дээд газраас ирсэн хүн намайг 2 удаа дуудаж байцаасан шүү дээ. Тэгтээ дуурыг хоронгоос оргуулсан хүнийг та мэдэж байна уу гэхээс эхлээд л зөндөө юм асууsanдаг. Харин барьж 20 элгүй өнгөрсөнсөн. Одоо л олон хавар нэгэндээ гихч болж байгаа нь байх. Баваасан чамд юу гэж хэлсэн бэ? Чи баваасанд юу гэж хэлсэн гэдэл тулгаж гарна та. Яран л мо 70 насны тоогүйцсэндэг. Энэ хэдэмэн яаж амзоох болтоо. Хэн эднийг нааш харж тэтгэх вэлээд. Балжингийн хэлснээр би нэрэл өөрийнхөөч үр хүүхдийн ч болж ирж ийшээ тэмүүлсэн хэрэг байх нэ. Тэхгүйгээд ч өөр тийшээ зүглэх арга байсан биш дээ. Төрсөн нутагта толгой хорогдох газаргүй болсон юм чинь. Уган бөглөө тайгийнхаа мухарт араат өнгөрөөсний дунд шивэлсэн хിവэр айл байдаг байж. За байц. Эдэх юм авах уу байх уу? Тэртээ түргөө мажих гэж байгаа хүн чинь хоолундаар яах чинь бэлээ дээ. Энэ галзуу ногоо навча үхэн үхтлээ байгуулна шүү гэж бодоод навчин тамхи мохоор хоёрыг хольж жижиг уута түнтэй тэлчихв. Энэ ёрын таамаглалаа эхнэр хүүхдтэй хэлж сэтгэлийн зовоохгүй гэж шийдээд гэрээс гарахдаа тэднийгээ сэмхэн харж та нарыг минь бурхан ивэх болтугай гэж энд ч сонсогдохооргүй шивгэнжээ. Хошууны төвд ирээд төлөөний түшмлийг сургалан тай нэгэрт орвол 30 орчим насны махлах цагаан хүн баахан бичих цаас дэлгэн сууж байлаа. Тэр түшмэл арын талыг тогтун харцаар ажиглаж амар мэндийн асуугаад тантай уулзахыг хүсэж урьж ирүүлсний учир бол гэснэ үгээ таслан нэгэн бичиг рүү шагаа. Хүсэж өрсөн гэдэг энэ хоёр үг арын далын цээж нь эрэлгээгээ татуулан орж царцаж гүйдсэн элэг зүрхийн гал халуун мэлчээр төөнөх шиг боллоо. Сэтгэл нь гинтийн итгэл баясал сэрдлэг түгшлэр оволзов. Энэ дулаан сайхан өнг гэгэний цаана мөс мэд хүйтэн могоон хатгуур шиг хорон ёж тохуурхал нуугдаж байгаа юм биш үз гэсэн бодол түүнийг хэрдхийлгэжээ. Саяын хоёр үгийг үннээсээ хэлсэн эсхийг ялгаж тунгаах арга даанч байсангүй. Төшмөлийн дуугүй суусан хэдэн хором саржил шиг урт санагдлаа. Тэгтэл залуу ир арын дал руу нүрээ хандуулсан боловч агшин дотор хэд дахин хоёрч байгаа царайг нь эс ажиглан биернийхээ ишийг гар дотроо эргүүлж энэ хошуунд надад улсаас орж ирсэн олон зуун айл шинээр байгуулагдсан онон голын хошуунд харьяалагдсан байна. Харин таных одоо Бэндрия хаан уулын хошууны дэвсгэр нутагт сууж байгаа учраас энд л захирагдах учиртай болоод байна. Өчигдөр ард олны сонгуулийн хурал болж үе уйларч ирсэн Жонон Вангийнхны нэрийг халж хошууга уулын нэрээр нэрлэх болсныг та сонсоогүй байх. Хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байгаа улсын анх дугаар их хурлын өмнө гадаадаас орж ирсэн иргэдийн засаг захиргааны харьяаллын тухай асуудлыг шийдвэрлэх ёстой юм. Тэгэхдээ тэдний санал хүсэлтийг харгалзах заавартай. Та Монгол улсын үндсэн харьяат болох уу? Эсвэл паспорт гэдэг нэртэй
Төр зургийн гэрчилгээ бичиг авч гадаадын иргэн хэвээрэн үлдгүү. Хэрэг паспортаар сууна гэвэл тэр бичигт заасан хугацаа болзол дуусмагц та уул нутагтаа буцах болно гэв. Хүссэн, урьсан гэх мэт үгсийн жинхэнэ утга учир одоо л тов тодорхой боллоо. Арандал цээжин төвийл гэж уртаар шүүрсалдав. Мөхөл суурлийн тухай зүрх шимсрэн бодохын оронд эцэслэх цаг нь болоогүй амнаас аж байдлынхаа тухай эргцүүлж зөвөр шийдэх мөч тулгарлаа. Балжингийн хэлснээр түр паспорт авч суувал манемэтийн хүн дууг нь ашигтай юмсан. Гэтэл хугацаанд дуусмагц хойд нутг руугаан хүргэгдвэл яах вүлээ? Тэнд хасаг цэргийн үүмэнийг мэдэх хүн мондохгүй олон шүү дээ. Нөгөө хазгар Кузмагийн хүүхдүүд ч том ирчүүл болоод байж байгаа. Атсын хувьсгалчид намайг барьж аваад доорхон нухаж орхин үсттэй гэж бодов. Ер нь Арандалд хурхын цээжний алга дарам нутгаас өөр хөл тавих газар алга болсон юм шиг санагдаж, төрийг төлөөлсөн энэ том түшмэлд хамаг үннээ тоочин унах босгоон үзэхээр шийдээд бэ уг нь хоёр их нэртэй хоёр хүүтэй байсан хүн. Хөвгүүдийн минь нэг нь Дугар, нөгөө нь Баваасан гэдэг нэртэй байлаа. Бавааснаа нь их эхнэр Балжуугаас, Дугар нь бага эхнэр Тамжидаас гарсан юм. Оршоогоор би угаас цэргийн муухар ир болохоор зав чөлөөгийн танаас сууж зөвшөөрөл авалгүй баахан юм донгосож эхэллээ. Өөрийнхөө байдлыг танд ойлгуулахын төлөө хэдэн үг хэлж болгосон болов. Гэхдээ яар гэж түшмэл ээлдэхэн өгөөлөв. Арандал бүр цаашилж гар бариад бугуй шүүрөв гихчээр том гаансандаа тамхи нэрэн өтгөн утаагийн гэр дүрэн баагуулж ийн ярьж гарлаа. Цагаан ноён Туваанов Дугар хүүгийн минь цэрэгтэй хүчээр аваад явсан юм. Гэтэл тэр маань цадиггүй хар дээрэмчин болчихсон. Энд тэнд үүмүүлж түүвэж явснаа. Сайн сураг чимээ тасарч чих амраагаад байна. Харин нөгөө Баваасан хүү маань арга ягтад хувьсгалын ажил хийж байснаа улаан цэрэгтэй цуг их хүрээнд орж ирээд тун саяхан болтол цэргийн яаманд нэлээд дээгүр алба хааж байлаа. Дэмэ юм бурж ажлыг тань алдуулан биеийг тань хилээж орхих нь байна да. Зүгээр битгий зав тайван сууж хэлэх гэснээ цөмийг нь хэл. Баваасан хүү ноднын жилэн дэрж цэрэг цуглруулан уул хаданд бүгж тонуул дээрэм хийж байсан цагаантны үлдэгдлүүдийг сөнөөлцөд бутсан удаатай. Зэвсэг үрж 50 цэрэг захиран дайсантай тэмцэлдэх үүрэг надад ч оногдсон. Би тэр үед түшмэл хүүгийнхээ нүрийн буянгаар энэ хошууны эрх чөлөөт эргэн болж данс бүртгэлд нэрээ бичүүлсэн юм. Тамгын түшмэд намайг Баатрын эцэг Баатар гэж дуутган л холгүй байв. Гэтэл Баваасан хүү маань бас буруутаад хүнд цайрлал хүртжээ. Намын 3 дугаар их хурлын дундуур хэрэгэ таслуулж цаазаараа хулсан гэж сонслоо. Тэр явдлаас болоод тамгын түшмэд намайг данс бүртгэлээсэн хасчихсан. Тэгэлгүй чи яах вэ? Тэрсүү хөвгүүдийн нүгэлт эцгийг юунд тэгэж данс бичгээр хучиж далдалж байх вүлээ? Тэдний зөв. Хошуу захиргаанд надад гомдох эрх байхгүй. Арандал ингэж хэлэхдээ хоолойн зангирч нүур аман татвалзав. Төлөөний түшмэл нүгэлт эцэг рүү зэрвсгийн харж тэр хачин мэдээг танд хэн хэлсэн гэж асуув. Тамгын газрын тэргүүн туслагч Шагдар надад хэлсэн. Төлөөний түшмэл шүүрс алдан тэгвэл танаахын чинь тэргүүн туслагчийн үгийг буруу ойлгосноос болж бөөн хар зовлонд учраад байгаа юм байна шүү дээ. Таны хүүг би сайн танина. Ноднын жил энэ хошуунд ирээд байхад нь
Цэцэн хааны хүрээнд түүнийг дуудаж аваачин Орос докторын хэлмэрч болгосон юм. Тэр цаазлуулдаг хүн бол танаа хүү биш, өөр баваасан. Цэргийн яамны түшмэл биш, засгийн газрын нарийн бичгийн дарга байсан хүн. Жанжин байсан данзантай хамт хэрэгт татагдаад шийтгүүлсэн юм. Таны баваасанд ямар ч муу юм учраагүй. Харин би ноднонгоос хойш түүнтэй уулзаагүй нь үнэн. Дандаа аймагт болохоор уулзах аргагүй юм. Сая явтар хошуудын сонгуулийн хурал хийлгэх тухай намын төв хорооноос заавар авахаар нийслэл хүрээнд очихдоо ч зав муутай байснаас болоод баваасантай уулзаж чадсангүй. Таны баваасан ямар ч цагт урвж шарвахгүй жинхэнэ ховсгалч хүн болохыг би олон юмар баталж чадна. Та одоо ардын төрд зүтгэж яваа гавьяатхүүгийн эцэг хэвээрээ байна гэж хэлжээ. Арандалын нүд галзуу хүнийг шиг эргэлдэж ухархайдаа багтаж ядах мэд томорсноо үзүүртээ ямар ч чичлүүлэг шиг зогсоо зайгүй анивчин юу юугүй мэлмэрч эхлэв. Тэгээд азарган борооны дусал мэт том хар нулимс асгаруулж гарлаа. Он цагийн сорилт болгон дөртөж хүнд бэрх амьдрал туулан өнгөрөхдөө ингэж уйлсан удаа даанч байхгүй билээ. Хуурай салхи гангийн наранд хатаж хорч ийсэн хонгор зул цэцгийн дэлбэ хурын усанд дэвтэн сэргэхтэй адил түүний хуурай завх баярын нулимсанд хамтлаа норлоо. Буурал эцэгт амьдын жаргал эдлэх хувь тавилан зөвхөн энэ залуу хүн л заяач. Тэр аз жаргалын түлхүүрийг гартаа бариад хурч ирсэн юм шиг санагдав. Тайны гэр орчлон дэлхий мэт уужин болж дотор нь гэгэн сарвал туяа солонгорон цацрах шиг харагджээ. Арандал нулимсан арчиж нэн өрөвдөлтөөр инээмсэглэж "Бурхан минь" гэж дуалдав. Анх шагдар туслагчаас аимшигт мэдээ сонсоод хэрхэн балмагцсан шиг энэ баярт мэдээнд бас л балмагдж ухаан санаа нь дэндум болжээ. Арандалгой хурдхан харж энэ баяр жаргалаа гэр орныхонтойгоо хуваалцах юм биш үү? Та өнөөдрөөс эхлээд өөрийгөө Монгол улсын харьяат иргэн боллоо гэж бод хэмээн төлөөний төшмөлийн хэлхийг шуугиж дүнгэнсэн чихээрээ бүдэг батаг сонсоод "Сайн төшмөл минь, буйнт дүү минь танд ялаалаа. Та намайг аварлаа" гэж үгэлсээр гадаагарч орчин тойрноо зэрвсхийн харав. Их буурал уулын хярмыг эмтсэн шинэс модод хурдан морины засмал дэлмэт тэвдэгшхэн зурайж хажуу билийн нарсан төгөлд цэл ногоон туяа татаад асах хаднууд нарны гэрэлд алтлаг өнгөөр гялалцсан сэлмэг тэнгэрийн доорх энэ хангай нутаг хизээнээсээ илүү үтсгэлэнтэй сайхан санагдлаа. Тамгын гол өргөөний өндөр яндангаар утаа баагийн тогтуун цэнхэр агаарт эгцтэйшээ суунаглана. Арандал улаан хөлтрөх дөргөөрөө ширтэж "Шагдар туслагч, чи надад юу гэж хэллээ? Ташаа тулан таахалзаж хөөрхий намайг сэтгэлээ хантал тавлаж байлуу чи. Одоо харин яахыг чинь харъя байц. Яман омог чинь яаж чалчихыг үзье байц" гэж шивгэнлээ. Ингэж бодохдоо сэтгэлийн их өөр догдлол намдаж хасаг бурятын омог бардам зан сэргээд тамгын өрөөрөө гараа савчин урт хөлөө хол хаялан алхлав. Хөгшин барчи огшиж ганхсан шар соёогоо сүр бадруулан яр засаар л байгаа биз. Гайгүй. Миний амнаас гарах хэдэн үгэндэл сүүлээ хавчин бивэ гэж үгэлсээр хүн чирмлүүдийн дээвэр дээр лүг хийтэл хайж дотор талын самбартаа банзан хаалгыг савтал түлхээд орж явчихв. Гэтэл шагдар туслагчийн заларч агсан өндөр төшлөгтэй сандал дээр хөрш юунд нь гайхаж алмаарсан царай гаргаад шанаага тулан сууж байснаа Арандалыг хармагц босон харайлаа. Сэтгэлд багтамгүй энэ сонин үзэлд Арандалч цочирдож гайхшран зогссноо. "Энэ чинь юу болж байна та? Би арай зүүдлээгүй байз" гэж шүлсээ залгин өгөөлөв. Юндан гинэт тачхинтал инээж гарлаа. Арандал тэр инээдний учрыг огт ойлгоогүй боловч нэг мэдхнээ түүнийг дагаад хаахаа хоохоо гэж үхэр бүрээ шиг бүдүүн дуугаар өн харшуулан хөхөрч байлаа. Юндан инээхэн болж толгоос эксрээд "Юу болж байгааг би өөрөө ч мэдэхгүй байна.
Хоёр хүн нэг зүүд зэрэг зүүдэлж болдгүй болохоор энэ лав үнэн явдал байх. Муу дүүчин ингэжл хөвчийн дайчин Жонон вангийн хошууны үгээ бишээ. Бендрия хан уулын хошууны толгойд нь гарчхад заларч байна да. Алив суу харан далгай. Тамгын түшмдийн хэрэг нээлгтээ сандалж байсан энэ зөөлөн сандал дээр тухал гэж хэлв. Хөршийн хоёроор ноёд түшмдийн сандал эзэгнэж зэрэгцэн суугаад хэн хэний хөөрсөн сэтгэл жаахан уужирч ирэхэд өчигдрийн хурлаар сонгочих нь энэ үү? Энэ олон хүний дундаас чамааг яаж олсон бол гэж арандал асуужээ. Төлөөний түшмэлд намайг бурхан чөтгөр хоёрын аль нэг нь зааж өгөөгүй энэ лав. Тэр түшмэл хурлын урд өдөр надтай уулзах нь уулзсан. Миний түүх баянгаас эхлээд хөрөнгө чинээ эхнэр хүүхдийг минь хүртэл асууж л байсан. Тэгтээ чамаа хошуу дараагаар сонгуулна гэж огт хэлээгүй. Төлөөний түшмэл ганц надтай биш 30-40 хүнтэй уулзсандаг. Түүнтэй уулзаж ярилцсан улсал хошуу дараагаар юндаг тавих хэрэгтэй гэж ятгснаас зайлаагүй. Хурал дуусаж сонгуул эхлэхэд төлөөний түшмэл босоод хүнд долон төлөөлөгч доо намын төвхрөө засгийн газрын өмнөөс би та бүхэнд саналаа хэлэх хүсэлтэй байна. Хан Хинти уулын аймгийн Бендрия хан уулын хошууны дараагаар Мангэрт сумын ядуу ард догсмын юндаг сонгуул ямар вэ гэж асуугаад намайг магтаж гарах нь тэр. Угаас харц ард гаралтай айлгэн зам байдлаар төлөв төвшин үнэнч шудраг уулгэн харгас феодлуудтай эвлэршгүй тэмцдэг элгэн бас хурц сэргэлэн зориг золбоотой гэсэндэг. Арай л номд мэргэн гэж хэлээгүй байх. Улаан нүүр лүмэн гал цацах шиг л болсон. Хамаг судас логшиж хоёр жих дүнгэн айдал явчихлаа. Энд хуран цугласан улсын олонх нь гараа өргөн зүйтэй гэцгээж байна. Харин чалхаа баян мэтийн 10-аад хүн л гар өргсөнгүй. Тэд бараг л хоолоо нийлүүлэн энэ юундын чинь юу ч мэдэхгүй хүн шүү дээ. Цаасан дээр нэрэн тавьж чадахгүй, сампин дээр тоо хийж мэдэхгүй, үхэр шиг амтнаар хошууг захируулах болж байна уу гэж хашгиралдав. Тэгтэл миний ард суусан нэг хүн бэд бүхэнд ашиг тустайг нь бодвол цусан мөр татуулсан ноёноос тосон мөр үлдээдэг үхэр дээр биш шүү гэхэн сонсогдлоо. Хүмүүс инээлдэж шуугилдан хошуу даргаар өөрсдийгөө сонгуулах санаатай байх нэ. Эрдэм номтой ноёд юугаар гийгүүлснийг бид та нараас илүү мэднэ. Номтойч байг номгүйч байг хошуу даргын суудлыг ариун мөртөө ард хүн л эзлэх ёстой. Хошуу захиргаанд чинь бичээч нар байх юм байгаа үсттэй. Тэд нар даргын хэлсэн үгийг цаасан дээр буулгаж дээш доош нь тараадаг байгаа да. Тэр чалхаа баяныг хараарай. Хөл халдсан чөтгөр шагдар туслагчийг сонгуулах бодолтой байх шиг байна. Аргагүй шүү дээ. Хахуулдах мөнгө нь дуусах болоогүй юм чинь. Шагдарт 10 лангийн хахуул цутгаж 100 лангийн татвараас чөлөөлөгддөг байсан хойно гэлцэгт нь ардуудын өмнө талд бөөгнөрөн суусан хэсэг хүн. Яан гинэ та нар хүний халдсан малзанд хүрч доромжлон гинэ. Энэ нам засагч нь хөрөнгө чинээ ялгахгүйгээр ард олноо адил тэгш асран тэтгэх ёстой байх шүү. Бичиг номгүй хүнээр хошуугаан захируулаад үзэлдээ та нар. Хөлөөрөө толгой хийж, толгоогоороо хөл хийвэл сүүлдээ юу болдг нь харагданаа гайгүй гэцгээв. Ингээд хүнд толон төлөөлөгчд маань нэг хэсэг нь миний талынхан, нөгөө хэсэг нь эсрэг талынхан болж хоёр хуваагдсан. Журам ёсоон алдаад заамдалцгаас наахнуур юм болдгийм байна. Эсрэг талынхан тооны хувьд миний талынхнаас хэд дахин цөөн гэлээж мөчөөгөн өгсөнгүй. Оочондоо ямаан сахалтай буурал өвгөн цэмбэл тайж та нар ч өргөмжлөх үнэ мөн олжтэй. Эннийхэн алба алдаад шоронд ороход биднээс эргэлт оруулах хоол гуйж ирвэ гэж хамаг шүднийн сүүлчийнх болж үлдсэн хоёр соёоныхон хоорондор хилээ булталзуулан үгэлэхэд дөнгөж ижил хагасын өмнө хамжлага малчин байсан сүх гэдэг хүн энэ хөх ухын юу гэж бовтнаад байгаа юм гэв. Цэмбэл тайж хор шарандаа босгон харайж олон хүний дээгүр өсөрч хүрээд сүхүүгийн багалзуурыг шахахаар завдах мэт бие нувлан атигаад сөөнгдөө хүүтэн дуугаар нуусгай тэрэн хараач тамин ишиг эврэн ургахаар ихийгэн мөргөвгөгч болохын шив миний ээзгийн хоормог хоёроор гүзээгэн дүүргэж өдий хурчгээд бас ингэж доромжлон гинэ. Сайхан мэдээрээ хөө гэж тайжен давшлахад хүмүүс инээлдэн шуугилдаж улам цаашлуулаад
Нөгөө нэг нь ухна, нөгөө нэг нь ишиг болчихлоо гинэ. Мөн таарва, мөргөлдөөд бай гэцгээж байлаа. Цэмбэлгва үннээ хэлчих шиг боллоо. Нээрэл ээзгээ хоормог хоёроос өөр юм амсуулаагүй байх л да. Хоормогч долоолгүй хонсон удаа байж л таарна гэцгээлээ. Энэ мөчийг хүртэл албаны жинтэй үгээр амьсгалж хурц ширүүн шүүмжиллээр оволцож байсан сонгуулийн хурал ингээд тулга тойрсон хэрүүл болж хувирахад хүрлээ. Хуучин цагийн эзэн зарц хоёр бие биен рүүгээ хурууга чичилдсэн, годрон туссан ишиг хөгшин хөх ухна гэлтсээр байлаа. Сүгчээ дэндэж байна шүү. Наад хүнээ тайжийн хувьд нь биш ч гэсэн настай хүний хувьд хүндэтгэж эмээх ёстой биш үү гэж нэг хүн хашгирлаа. Төлөөний төшмөл энэ хэрүүл маргааныг зогсоосонгүй. За яах вэ? Ярих гэснээ ярьцгааг. Дотроо хадгалж байгаа юма үлдээлгүй гаргацгааг. Бич гүйцэд сонсож авъя гэсэн янзтай ер ажиг хинэггүй сууж бай. Хурлын дэлгэрэнгүй тогтоол хөтөлж байсан бичээч нар хэрүүлийн үгсийг бичгэсгээ мэдж ядан маргалдагчид болон төлөөний түшмлэг ээлжлэн харж биернийхэн ишиг алган дотроо дэмийл эргүүлэн сууцгаана. Тэгтэл палам зайсан овор том бие дааж ядсан шиг янцаглан босоод хүнд төлөөлөгч авгаа нараа хошуу даргаыг ард түмэн өөрсдөө сонгох ёстой юм бол бид дээд газрын саналыг заавал дагах албагүй биш үү? Ядуу ардыг дэвшүүлэх нэрийдлэр номын ганц ч үсэггүй хүнд хошууг захируулна гэдэг чинь нээрэл хөлөөрөө толгой хийлээ гэсэн үг. Эцэст нь юу болохыг бодоод үзэх түн. Төмөн олон хохироод зогсохгүй төрийн алба нуурхад хүрэн шүү. Манай хувьсгалч нөхөд журамт цэргүүд энэ засгийг ямар их зовж байгууллаа. Гамин баруун бас баруун хошуудад үүрлэж байсан цагаантантай байлдан сөнөөхөд алдсан ам урсан цус ийгч цэгнээд үзэцгээ. Тэгж олсон хувьсгалыг цаашид бэхжүүлээ гэвэл хошуу даргад үнэхээр эрдэм чадaltaй хүнийг олж тавих ёстой. Та бүхэн энэ хурал дээр шагдар туслагчийг их л чанга шүүмжиллээ. Хүнийг хэлсээр цээрлүүлж байсан л гин хээл хахуул авдаг л гин гэхэд аливаа юмд амьд гэрч үнэн баримт хэрэгтэй шүү. Эртний мэрэгд нүдээр үдсэн үнэн чихээр сонссон худал гэж сургасан байдгийн. Ийм том албыг дам сонссон үг хов живмэтэр шийдэж бүрч болохгүй. Засаж нөх гаргагүй алдас хийч ч мэднэ. Барин 50 баталгаа нотолгоонд дүшиж баймааж энэ чухал хэргийг нэг тийш болгох хэрэгтэй биш үү? Шагдар туслагч хязээ хэнийг хилс гүжрээр цээрлүүлсэн юм. Бас хязээ хинээс хичнээн хээл хахуул авсан юм. Үүнийг нүдэрээ үтсэн хүн төлөөлөгч бидний өмнө хэлж хайрл гэд бухынх шиг бүдүүн хүзэн хөшөлдөөд байхлаар нь биеэрэн эргэж хурсан олныг тойруулан харав. Гэтэл шагдрын 9 бусан авир зан ажил явдлыг нүдэрээ үдсэн хүн энд байгаагүй юм уу? Эсвэл байсан ч гэсэн дуугарч чадаагүй юм уу? Бүү мэд. Төлөөлөгчд бүгдээрээ л тагчиг сууцгалаа. Палам зайсан олноос хариу хүлээж хэдэн хором зогсноо хүмүүсийг өөртөө татаж чадлаа гэж итгэн уламж зориг ороод ардын нам урд хэрэгм цолтой байсан түшмэл болгоныг төрийн албанаас зайлуулсан ч гэх шиг оронд нь ядуу ардыг оруулсан ч гэх шиг тэгтээ бүр 10 малтайгаас ганц ч малгүй дээгүүр тушаалд тавигддаг ч гэх шиг дэндүү хилс ташаа юм ярьж байна. Улсын чухал хурал дээр ингэж амны зургаар борж болохгүй. Та бид алба явуулж байгаа төлөөлөгчд болохоос уралдсан морой хүлээж сууга уяачд биш шүү. Одоо улсын ерөнхий сайдвага цэрэн дорж гүн байсан бидтэй. Цэргийн яамны тэргүүн магсарж ав ван байсан бидтэй. Тэрч байтугай цэцэн хан наваа нэрэн дотоод яамыг толгойлж байгаа биш үү? Үүнийг юу гэж үзэх вэ? Төрийн дээд албанд ингэж хуучин ноёд төшмөд сууж байгаа нь намын бодлого мөн үү биш үү? Эсвэл бурхны зарилгүй? Та нар юу гэж үзэж байна? Хэмээн асуухт нь төлөөлөгчд бас л хариу хэлсэнгүй. Палам үгэн залгаж 3 төрийн өнгөнд энэ том хошууны бүх албыг зүй зохист нийцүүлэн захирч ирсэн цорын ганц хүн бол шагдар туслагч байгаа юм. Засгийн алба уламж их болж байгаа одоо цагт хошуу захиргааны албыг шагдаргай мэтийн эрдэм номтой хашир хүн л барьж чадна. Өөр хинч дийлэхгүй. Манжийн төр болоод богдын төрийн үед энэ хүн
бүх хуучин түшмдийн нэгэн адил баг зэрэг эндүү ташаа явдал гаргадаг байсан байж болно. Гэвч түүнийг нэг их нүгэл хэлэнц мэтээр өсгөж товоолгох хэрэггүй байхаа. Ардын нам гэдэг чинь Богд хаан Ман Жамбан хоёртой адилгүй байгаа биз дээ. Төрийн түшмэлд алдаа эндэгдэл гарвал тэр дорн засаж залруулан шүү дээ. Тийм учраас Шагдар туслагч урдын ялтай ялгүй эндүг одоо яасан ч давтахгүй нь лав. Та бид итгэх ёстой. Бусдын амаар будаа идэж гэмзэмгүй хүн рүү хамаа бусаар дайрч давшилвал та нар өөрсдөө зэм дунаж мэдэн шүү. Хэрв Шагдарга арилгаж болшгүй арам хар нүгэл үйлснэ нь үнэн юм бол гэрчлэх баримтыг нь бидэнд харуулад орхил доо гэж дахин хэлье. Тэгвэл чин би санлаан буцааж авъя гэв. Төлөөлөгчд Анайл амаа хангайлдан их өргөнд намган болтол төлөөний түшмэл босоод өврөөсөө жижигхэн хавтгай юм гаргаж улаан торгон гадрын яаралгүй задлаа. Би түүнийг сахиус гэж бодсон чинь огт өөр юм байв. Төлөөний түшмэл мотуу цаасан дээр хичээнгүйлэн бичсэн тэр бичгийг олны өмнө дэлгэж үүнийг харцгаа. Шагдар туслагчийн булхайг илчилсэн нэгэн баримт энэ байна. Зайлха авилгач араншин гаргаж феодлын ёсны бурангуй хуулийг чинээнд нь тултал явуулан гэмгүй хүнийг хилс хэрэгт унгаж химжээ хязгааргүй хахуул авч байсны баримт олон бий. Гэвч тэр баримтуудаас ганцхан зүйлийг та бүхэнд уншин сонсгоё. Хэдэн жилийн өмнө ард чоймбол хэлсээр ял зэмлэлд ороод Шагдар туслагчтай заргалдаж эзэнт төрийн хамаарсан ерөнхий сайд хийгээд цэргийн яамны сайдад давж заалдсан өргөдөл бичгийн гар их энэ байна. Үүнийг ард чоймбол саяхан надад өгсөн юм гэд эрдүү хоолоогоор ихэмсэг тайван уншлаа. Базар байна. Тэр бичгийн үг хэлнийн цэцэн мэргэн гэдгийг яана. Тарвасны чинээхэн бүндгэр тарихнаас ийм ухаан яаж гарна вэ гэж гайхмаар байлаа. Шагдар туслагчийн далан булчирхайг харин ч нэг уудалж хайчээ. Сонсож суугаа бид уурлаж хашгирмаарч уйлж хайлмаарч санагдаж байсан. Энэ их бичгийг дорилог заргачл зохиосон байхаа гэж уул самтын жигжүг гэцгэн билээ. Төлөөний түшмэл тэр өргөдлийг уншиж дуусаад бид албаны том хэрэг шийдэж байгаа болохоос аль альж тоглох гэж цугларсан улс бишээ. Нэгэнт ардын сонгуул явуулчихсан болохоор дахин гар үргүүлж холион бантан хутгах ёс байхгүй. Гэвч би зарим хүний гомдлыг таслахын тулд энэ хатуу журам горимыг зөрчиж саналыг чинь дахин асууя. Дөрөвчийн сонгуулийг хүчингүй болгож Шагдар туслагчийг хошуу даргаар сонгуулах саналтай хүн гараа өрг гэлээ. Гэтэл нэгч хүн гараа өргсөнгүй. Саяхан Шагдар туслагчийг өргөмжлөхийн төлөө амиа өхөөс ч буцхааргүй аашилцгааж байсан нөгөө язгууртан хэрэгмтэнгүүдч харцганаас хорогдсон ятуу шиг нугжиж гараа ханцуун дотроо нууцгаав. За тэгвэл түрүүчийнхээ саналыг бүр баттгах хэрэгтэй. Юндэнг хошуу даргаар сонгоё гэсэн хүн дахин гараа өрг гэж төлөөний түшмэл хэллээ. Чалхаа баян, цэмбэл тайж, палам зайсан тэргүүтнээс бусад бүх хүн ярс хийтэл гар өргөв. Арга нь барагдсан нөгөө талынхын ч овон цовон гараан өргөж эхэллээ. Төлөөний түшмлийн хүндээ дуу дахин хүнгэнэж хан хэнтэй уулын аймгийн Бендрия хан уулын хошууны даргаар харцард догсон овогтой юндэн хүнд долон төлөөлөгчд санал нэгтээ сонголоо. Шинэ хошууны шин даргын аливаа ажил үйлс ардын нам хувьсгалд засгийн тогтоол бодлого болон ард олны ашиг тусад гүнээ нийцсэн сэтгэлчлэн бүтэж бие лагш нь хэрэггүй тунгалаг тавтай сайн байхын ёроол айлтгая. Энэ хошуу хотолд ганцуд өвчин зовлонгүй цаг үргэлж амгалан сайхан байж түмэн өлзийн цог бадрах болтугай гэх нь сүртэйч аимшигт аж сонсогдлоо. Зүрх дэлсэж хамаг биений минь хар хөлс чихрэв. Дараа нь хошуу захиргааны тамга гардуулах ёсол эхэлж бүрч сүртэй юм болсон. Би хурлын тэргүүлэгчдийн ширээнд залгадаж тэр тамгыг салгансан гараараа тосож явахдаа эгээтэл газар алтчихсангүй. Хүнд гэдэг нь чихтэйхэн. Цул алтал ийм хүнд байхаа гэж бодсон. Гэтэл түүнийг холцгүй болдоор хийсэн юм санжээ. Тийм том болд төмөр яаж ч хөнгөн байх вүлээ дээ.
гэж Юндэн гэнтийн тэр гайхалтай явдлыг нэгд нэгэнгүй яриад Жон Вангийн үеийн гоёмсог тавир дээр байгаа Өлзий хээтэй жижигхэн дөрвөлжин хайрцаг руу зааж Бендрия хан уулын хошууг захирах тэр болд тамга энэ байна та гэв. Монголчууд тамга болдоор хийдэг юм байжээ. Орсын үеэс Волстын тамга зэс гойл юм уу? Модорч хийсэн байдагсан гэж Арандалын хэлэхэд их ухаантай улсын тамгыг хийжээ. Ардын төрийн тамга элэгдэгчгүй, эвдрэгчгүй бат бөх байх ёстой гэж Юндэн хариулв. Тамгын газрын бусад түшмэд нь хуучин тушаалдан үлдсэн үү? Аль бүгдийг халдчихсан уу? гэж Арандал асуулаа. Тэдний эрхэлж байсан хуучин тушаал байхгүй болсон. Орон дунд цэргийн хэлтэс, сангийн хэлтэс, захирын тушаах хэлтэс гэдэг 3 газрыг бий болгосон. Цэргийн хэлтсийн түшмэлд намхан аюур, сангийн хэлтсийн түшмэлд бор банд гэдэг харцгаралтай залуу ирчүүд тавигдсан. Хоёулаа бичиг номтой намайг бодвол Эрдэнэтэн мэргэд гэмээр улстай. Харин хуучин түшмэдээс ганц гомб мээр нь л захирын тушаах хэлтсийн түшмэл болж албаны суудалд үлдсэндэг гэж Юндэнгийн өгүүлтэл гаднаас гомб орж ирээд даргын өмнө мэхсхийн. За би таны дуудаснаар айлтал сонсох гэж ирлээ. Юндэн Арандал руу нүдэрмэн жуумалзаад сангийн түшмэлд хандаж яаралтай хэдэн ажил гүйцэтгүүлэх гэж би таныг дуудсан юм. Нэгд та зостын булаг руу хүм мордуулж галсан отчийг залж авчрах хэрэгтэй байна. Чамбал өвгний бие том муу байгаа. Түрглэхгүй бол хожим дожмаагадгүй. Тэр өвгөн өр хөөхөд ах дүүгүй ганц бие хүн шүү дээ. Гэгт нь гомб түшмэл. За мэдлээ гэж бөхөлцөв. Юндэн цааш өгөөлөх нь. Хоёрт хувьсгалын 3 жилд намын төвхроо засгийн газар болоод олон яамдаас ирүүлсэн нугалбар бичиг, тушаал, тогтоол, дүрм заавруудыг ядан бичээчд түр хугацаагаар шилжүүлж өг. Нэг засчулдэж болохгүй. Тэр бичгүүдийг цөмийн би ядан бичээчээр уншуулж сонсон. Толгойдоо тогтоохын тулд зарим бичгийг хэд дахин ч уншуулах хэрэг гарна байх. Өнөө шин ядан бичээч бит хоёр нойргүй хонох болно. Оройхон нэг хоол хийгээд цаадуулдаа хэлээрэ. Шар будаатай шүл, гашуун цагаа 2 байхад л болно. Харин тэд хуучин шигэ санаад бичээчийг минь хоолноос ялгаж орхихгүй. 3-т Гяндангийн 3 хар гэрээг тэнхмийн сургуульд шилжүүлэн Баашингийн дэргэд аваачиж бариулъя. Энэ үгэнд түшмэл гомбот цочих шиг болоод дарга тэгж хараахан болохгүй биш үү? Ядахта ганц гэрээг нь үлдээхгүй бол хошуу захиргаа маань гар мухар болчихно шүү дээ. Засаг төрд шорон заавал байх ёстой. Хулгайч дээрэмчд гараад ирвэл яах юм? Оргодол эсэргүүчүүдч үзэгдэж болцсошгүй. Тэдний хаан юундан хааж хорих вүлээ. Гяндангуй болчихвол муу амьтад сүүлэн сөхөж хошуу хотлыг минь боснуулж хаях биш үү? Бодож болгоох түм. Гэхдээ Юндэн уруулан илж бодос хийснэ. Тийм юм аа. За яхав нэг гэрн гяндан хэвээрэн үлдэг. Нөгөө 2 гэрийн сургуульд одоохон тушаа. Том байшин мүд бүтэхгүй боллоо. Ханын модыг эвлүүлж босготол 3 жилч өнгөрч мэднэ. Үүнээс гадна шоронгийн хуйгуудыг цойлох хэрэгтэй. 3 сайн хүнийг үлдээгээд бусдыг халж явал. Харин оргодол хулгай, тонуулчин, дээрэмчин гинэт гарч ирээд ард олныг төвөөхэд хөрвөл хошуу нутгаас сэргийлэн хамгаалахаас гадна үл бүдэгчдийг нэн даруй сөнөх хүч чадалтай байх нь зүүн хэрэг. Учир иймээс сум тус бүр Бердан буугаар зэвсгэлсэн 10 эрийг улсын цэрэг мэт цаг ямагт бэлэн байлгах журам тогтооё. Энэ талаар сумдын дарга нарт нэн даруй захирамж бичиг явуулах хэрэгтэй. Үүнийг цэргийн хэлтстэй хамтран гүйцэтгэвэл зохино. Төр улсын өмнө 150 цэрэг гаргах үүрэг хүлээсэн сумд 10 хүнийг бэлтгэж болно байх. 4-т цагаан тэмээ товгийн лувсан чимэд тайж ард эцгийн хуулийг муйхардан зөрчиж хамжлага байсан 6 өрхийг харгислан зарцалсан хэвээрээ байгааг нь. Тэр тайжийг хамжлага нартай цуг дуудаж ирвэл би өөрийн биеэр уулзсан гэв. Гомби гармагц сангийн түшмэл залуухан эр бор банд орж ирээд бөхөлзөн нахилцаж ёс төр гүйцэтгэлгүй бие цэглэн алхасаар даргын өмнө тулж очиод тантай нэг юм ярилцах гэж ирлээ. Сургуулийн байшин барьж байгаа улсыг шагнаж хөхөөлөх бас хичээл номын хэрэглэл бэлтгэхэд зориулан хошууны сангаас 50 янчаа нэмж гаргаач гэж дарга багш лувсан гомб гуйгаад байх юм. Яавал дээр үү гэж асуухад Юндэн огт бодож түтгэлзэлгүй. 100 янчаан олго. Болохгүй дарга. Яагаад болохгүй гэж сангийн мөнгө гамнахын зөв. Тэгтээ ганцхан сургуулиас л харамнаж болохгүй.
Хошууны сан уртааша 500 ян чантай юм байна штэ. Тэнгэр минь энэ том хошуу ийм ядуу юм гэж үү? Ганц цэнд зайсан гинч чигчийн түрхгүй байна гэж үү? Хамаг мөнгийг эрхэлсэн төшмөл нь гударчихсан биш байгаа та. Би ажил авахдаа улсаас олгосон төсвийн зарлагыг тооцож үтсэн. Мөнгөний зөрүү гараагүй. Брэвэн хэд зүүн хүрээний жас их шавийн отог том ламнаар баяд ноёдоос татвар хураадаг болсон гэвэцтэй. Тэр хураасан мөнгөний ихэнхийг улсын санд оруулдагч гэсэн хошууныхаа мэдээлд нэг хэсгийг үлдээдгийн байгаа үсттэй. Хар ухаанаар бодоход тийм л байж таарна. Бүх татварыг тоо ёсоор нь хураасан байна уугүй юу? Хураалаач гэсэн улсын сан, хошууны сан хоёрт гүйцэд оруулсан байна уугүй юу? Данс харыг ин сөхөж сайн шалгаж үз. Хуучин түшмэд худал тоо тавьж хуулийг мэхэлдэг гэж би сонссон юм. Зундаа тавнан дуудаж сайн асууж шалгаагаарай. За мэдлээ. Одоохондоо хошууны чадал тэнхээ ийм байгаагаас хойш яан гэхэв 50 ян чанал өхөөс биштэй. Харин чи тэнхимд хэдэн цагаан эсгээ олгох хэрэгтэй. Гяндангийн 2 гэрийг би сургуульд шилжүүлсэн. Хар бүрээсийн дотор гадар талд цагаан эсгээ давхарлахгүй болохгүй. Олон жилийн турш гяндан байсан гэрт хүүхэд багчууд оруулах гэж байгаагаа бөө мартаарай. Аршаан утлагаар сайн ариутгах хэрэгтэй шүү. Сангийн төшмөл явж шин даргын ажил төр завсарлав. Арандал энэ завшааныг ашиглан шагдаар туслагч нөгөө сүрхий эврэн тайруулаад бэдэн шиг мухар болчихлоо гинэ гэж хэлснэ. Үгүй ёр бэдэн шиг гэн шүү. Тэнэг тарих чинь хошуу даргыг бас өөртөөгөө адилт гах нь байна шүү гэж бодон. Тэр шагдаар ёрдол над шиг болчихоо шивдэ. Одоо хаана юу хийж байгаа бол гэж асуув. Тэр хаашаал холдов гэжтэй. Гэртээ сууж байгаа бах. Гэдсийн хижиг тусчихсан юм шиг бэцэжгээд л явж байсандаг. Ширээнээс нь шидүүлэх нь байтугай. Ганц хатуу үг сонсож үзээгүй юм чинь аргагүй ч бидтэй. Мөнд хөгшөмж ятгэр нүглийн хар тулмыг зүгээр өнгөрүүлж болохгүй байхаа. Чи түүнийг яаж цээрлүүлэх гэж байна та? Хүнийг хагсан дээр нь ударч болохгүй. Ганц шагдар биш. Хуучин ноёд түшмэд цөмөөрөөл нүглийн тулмууд байсан шүү дээ. Ардын засаг тэдний бүгдийг шийдэх гээгүй байна. Тийм учраас ганц шагдарт гар хүрээд чи яах вүлээ дээ. За, 17 минь. Битэн гайгүй бол тэнхмийн сургууль тусалж айл. Нөгөө байшингийнхаа модыг сольж тавьчихснаас болоод ханан босгоосоо бүр өнгөрсөн. Таныгаар оролцохгүй бол бүтэхгүй. Юундам минь. Миний бие өвдсөн биш ээ. Сэтгэл өвдсөн юм. Энэ шагдар эртүүд намайг цусгүй алчихсан юм. Ямар аимшигтай юм хэлсэн гэж санана. Бас тэгээд хэчнээ муухайгаар тавлаж дээрэнгүйсэн гэж санана. Шагдрын хэлсэн тэр ёрын мэдээг би энд ч зохиулгаагүй. Ам нээж болоогүй юм. Дотроо хадгалаад л хурдхан үхий гэж шийдсэн. Гэтэл сая төлөөний түшмэл надтай уулзаж дээдийн аз жаргал хайрлсан. Би баяр жаргалд давхар умбаад өөрч дэгдэхээс наахур явж байна. Баярлсандаа баргал согтчод байж байна. Одоо би эрүүл сарвал хүн сүхээр дугтсан ч унамгүй чэрэг бөх хүн. Хийгээсэн бүхнийг чинь хийн. Мухар нударгаар хад нүхэлгээсэн ч нөхөлнө гэлээ. 39 дугаар хэсэг төгсөв.